Дараагийн мэдээ. Стандартчлал хэмжил зүйн газарт ISO 9001 буюу олон улсын стандартын батламжийг олгохоор болсон. Энэ батламжийг авахын тулд стандартчлал хэмжил зүйн газар 2 жилийн хугацаанд 100 гаруй стандарт журмыг байгууллагадан шинээр нэвтрүүлсэн байна. ISO 9001 буюу олон улсын чанарын удирдлагын тогтолцоог манай улсын 70 гаруй аж ахуй нэгж нэвтрүүлсэн байдаг ч төрийн байгууллагуудаас энэ стандартыг нэвтрүүлсэн байгууллага байхгүй байсныг стандарт хэмжил зүйн газрынхан хэлж байна. Тиймээс тус газрынхан 2013 онд дэлхийн чанарын удирдлагын тогтолцоог төрийн үйлчлэгээр нэвтрүүлэхээр зорьсон тэдний 2 жил орчим хугацаанд хийсэн ажилд хөндлөнгийн судалгаанаас аудит хийгээд олон улсын стандарт олгох боломжтой гэж дүгнжээ. Бид стандарт хэмжил зүйн газар олон улсын стандартыг зүй ёсоор нэвтрүүлсэн эсхийг шалгахаар ирсэн. 2 удаа шалгалт явуулж бүх ажилтнтай уулзаж үйлчлэгээтэй танилцсан. ISO 9001 стандарт нь тухайн байгууллагын сайн удирдлагын тогтолцоог хангах явдал байгаа юм. Тиймээс бид удаан хугацаанд ажиглалт хийж судалгаа явуулах шаардлагатай байдаг. Бид шалгалт хийж үзээд энэ газарт олон улсын стандартын батламжийг олгох боломжтой гэж үзсэн. ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байгууллагууд дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөн гэсэн үг. Тиймээс дэлхийн улс орнууд энэ стандартыг нэвтрүүлэх чадамжаараа өрсөлдөх болсон. Аль улсын төрийн байгууллага ийм стандартыг илүү мөрдөж байна. Тэр улсад гадныхан илүү найдвартай ихтгэлтэй хандах болсныг стандарт хэмжил зүйн газрынхан хэлж байлаа. Энэ стандарт юунд чиглэлд өгөхөр хэрэглэгч. Одоо төрийн байгууллага гэдэг бол өглөөсөө төрийн үйлчилгээ хэрэглэгчд хүргэдэг шүү дээ. Тэгэхээр төрийн үйлчилгээг авилгагүй, хүн сурталгүй, бохимдолгүй хэрэглэгчд үйлчлэхийн төлөө энэ стандартыг манайх одоо сонгон авч үндсэндээ 2 жилийн турш одоо энийг одоо нэвтрүүлэхээр төлөвлөж ажилласан. ISO 9001 стандартыг дэлхийн сая 300 гаруй байгууллага аж ахуй нэгж нэвтрүүлжээ. Энэ стандартыг Хятад, Герман, Америк нэгдсэн улсын олон байгууллагууд мөрддөг байна. Нийтийн